За юу яцханда шинэ бичлэгээ хүлээгээ л ижсэн аа. Тэгэхээр энэ удаа штэ 2017 онд гарч ирсэн жинхэнэ нарциссист Танягийн түүхийг ярьж өгөхөөр бэлтлээ. Бичлэгээ эхлэхээс өмнө манайхан янз бүр суугийнхаа IG-г дагаад өгөөрэй заа юу. Тэнд бас олоолаа олчвол амар штэ те. За тэгээд лайка дараад, хайп дарахан дараад комент чээд гоё идэвхтэй үзэн шүү заа юу. Угаасаа би та нарын бүх комментиг уншдгийг ирэх биш мэдхүйлгүй дээ. Тэгээд болсон бол бичлэгээ эхлэе. Токио хотын хаа нэгтээ томоохон нэр хүндтэй компани хүний нөөцийн албанд ажилладаг энэ залуу бол манай гол дүр. Тэрээр өөрийнхөө мэдлэг ур чадвартай маш их итгэдэгээс гадна өөрөөсөө чадвар муутай хүмүүст үнэхээр дургу. За товчхондоо бол өөртөө хитрхи бардам нөхөргээл ойлгочих. Байгууллагын дүрм журмыг ягштал мөрддөг манай залууд бусдыг ажлаас нь халах бол нэг сүртэй юм биш. Угаасаа цалингаа аваад аюулгүй сайхан амьдрах нь манай хүний гол зорилго ба дүрмээ сайн дагж ивэл явандаа тушаал дэвшээд амьдрал нь улам баталгаатай болно гэж итгэдэг хүн байгаа юм да. Гэтэл өнөөдрийнхэн түүний ажлаас нь халсан залуу манай хүнд өс сансан бололтой. Ирж яваа метроны урдуур түлхчдээ. За яалчгүй ингээд өгтийм ээжтэй. Хүн гэдэг эцсийн эц сэтгэл хөдлөл өс онзонгоо барьж дийлдгүй амт юм да гэж бодсон шигэ хувь тавилантайгаа эвлэрээд ээжэтэл гинтхэн цаг хугацаа зогсоод мань хүн бүр гайхацсан. Тэгсэн чинь харин өөрийгөө бурхан гэж нэрлсэн нэг оршихуй хүмүүсийн бие дээлжилж ороод манай хүнд сургаал айлдаад ах шиг байна. Ер нь бол манай залуу чинь шашин шүтлэг гэж түйж байхгүй үл итгэж юм байна штэ. Тиймээс бурхан түүний өөхөх мөчөд гарч ирээд насан туршдаа үгүйсгэж явсан бурхан чинь үнэндээ байдий шүү гэж ойлгуулах гэсэн чинь харин манай хүн өөдөөс нь бүр хэрэлдээ дунд юм да. Чи үнэхээр бурхан юм бол яаж юм ёс бус хөө амны хэргийг хүлээн зөвшөөрч чадчихна. Ийм юм байж болд юм уу Чам шиг бурхан гэж юу нь юу байсан? Чи бол бурхан ч биш, чөтгөрч биш. Зүгээр л нэг ямар нэг X оршихой. Гэхдээ уг нь би хүмүүсийг үгснийхэн дараа хойд насанд нь дахин төрүүлэх ажлыг хийдэг. Гэвч чам шиг бодол нь булангарцсан нэгэнд хойд насныхын амьдралыг өгнө гэдэг бол зүгээр л цагийн гарц юм байна. Гэсэн чи манай залуу за хөөе. Одоо үед энэ ертөнцийн дээр шинжлэх ухаан хамгийн гол зүйл нь угаасаа арчаагаа алдаж аргагүй байдалд орсон хүмүүс л бурхан морхонд залбирдаг баг. Би лав тийм нөхцөл байдалд хизээч орохгүй. Гэт нэг тиймэрхүү байдлаар бурханыхаа өдөөс боорцог шидэж хайсанд бурхан нь уурлаад чамайг тэгвэл шинжлэх ухаан хөгжөөгүй. Хүнд хэцүү цаг үед аваачих юм бол чи арчаагаа алдаад бурханд итгэх юм байна тийм үү? Гэж хэлээд манай залууг өөр цаг үе рүү шилжүүлэхээр болсон бөгөөд тэндээ аль болох удаан амьдрах ёстой. Хэрвээ амьд үлдэж чадлаггүй өөхөх аваас хоёр дахь боломж гэж овсоо. За ингэж л манай орчин үеийн залуу маань хаа байсан дэлхийн 1-р дайны үед нэгэн ядуу асрамжийн газарт Таня гэдэг нэртэй охин хүүхэд болоод төрчт юм да. Гэхдээ түүний оюун санаа нь яг хэвэндээ байгаа. Орчин үед амьдарч байснаа бас яаж яваад энд ирснэ гэд бүгдийн санаж байгаа. Дайнаас болоод хоол хүнсний хомсдол үүссэн бөгөөд нэр хүндтэй айл төрөөгүй л бол энэ цаг үед сул дорой хүүхдүүд амьд үлдэх баталгаа гэж үнэхээр байхгүй. Ядж хахад охин хүүхэд болоод төрсөн болохоор бие хамгаалахаас ахуулаад чадахгүй юм маш их учраас Таня бүр үнэхээр хүнд хэцүү цаг үеийг даван туулах ёстой. Гэвч энэ цаг үед шидийн хүч гэх нэг зүйл байдаг ба аз олоход Таня шидийн хүчтэй төржээ. Иймэрхүү онцгой хүүхдүүдийг айрамд илсүүлж нас бий түрэхээр нь цэргийн бэлтгэлд хамруулд юм байна. За тэр цэрэг айрамд илсээд ажил төрөлтөө олчвол амьдрал нь дээшлэнэ гэдгийг Таня хамгийн сайн мэдж байгаа. Угаасаа X оршихуйг хэлснээр Таня дахиж орчин үе рүүгээ очиж чадахгүйгээс хойш одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд аль болох цаг алдалгүй ийм жоохносоо л цэрэг армийн бэлтгэл хамрагдаж хичээл зүтгэл гаргасны үр дүнд нэх удалгүй шин цэргүүдийг хариуцсан сургагч болсон байдаг. Гэвч манай Таня хатуу ширүүн ааштай учраас өөрийг нь жоохон гэж бассан шинковуудыг хашраахтаа жоохон хитрүүлж гэдэг байхгүй юу? Үүнээс гадна цэргийн сургуулаа төгсөхөөс өмнө Таняд сурах ёстой ганц зүйл үлдсэн нь нисэх бэлтгэл. Гэтэл гай газар доороос гэдэг шиг бэлтгэлийн үеэр дайснууд хил тавж орж ирээд Таня хамгийн ойр байгаа мэдээлэгч учраас дайснуудын байршлыг наривчлан зааж өгч ардаас нь их буугаар галлаад дайсны явган цэргүүдийг дарж чадсан ч агаарын хүчний нэг салаа манай Танятай ойрхон хүрээд ирсэн. Манай хүн саяны нөхдүүдийг ойрхон байгаа гэж мэдэхгүй штэ. Анхны агаарын дадлагынхаа үеэр гавьяа байгуулчлаа энтергээд баярлаад явж байгаа юм чи. Гэтэл энэ үед станцаар дайсны агаарын хүчин ойрхон байгаа тухай мэдээ ирсэн боловч станц тасалтаад Таня юу ч ойлгосонгүй. Холбоо тасалтаад байна. Давтаарай гэдэж яхад нь дайснуудаа харж ирээд манай хүнч нэмэлт хүч дуудсан боловч дор хаяж 10 минут болно гиндэ. Тэгэхээр одоо амьд үлдэхийн тулд ганцаараа аргалахаас өөр аргагүй болж байгаа. Гэхдээ нэг гоё юм нь эднэрийн бүгдийг нь устгаж чадвал манай Таня баатар болно шүү дээ. Тиймээс хамаг чадлаараа нөхдүүдийг нэг нэгээр нь цааш нь харуулж өгнө. Тэгээд 10 минут өнгөрч нэмэлт хүч ирж байгаа сургаар Таня өөрийгөө дайснуудтай хамт дэлбэлээд тулааны талбараас баатар шиг л гарч явсан байдгийг. Жохо хүүхэд үеж ийм аюултай тулаанд ороод арай гэж амьд үлдсэн байхад юу боллоо гэж дахиад тулааны талбар руу явуулах вэ гэж бодсон чи харин айрмынхан манай үнийг одон медалаар шагнаад ирэлхийг дайчин энтергээд магтаад ондیں۔ Таня бүр тийрцээ.
Энэ янзаараа арай дайны голомт руу явчих юм биш үсттэй гэдэг. Болдог бол 108 руу залгачмаар л байгаа хта өөрхий. Энэ өдрөөс хойш хэсэг хугацааны дараа Таняг Төв хот руу зааварчлагчаар томилсон бөгөөд манай хүнч яг хүсэж байсан аюулгүй ажлын байран дээрээ очиж байгаа юм да. Гэхдээ зааварчлагчийн үүрэг даалгаварт багтдаг бас нэг аюултай ажил байгаа. Тэр нь юу вэ гэхээр шин төхөөрөмжийн туршилтанд биеэрээ оролцох. Энэ ажлыг бас ягч аюулгүйгээд хэлчихэд хэцүү юм да те. Ер нь бол энэ шидийн хүчийг хөрөмтлүүлдэг үнэт чулууг ашиглаад эрдэмтэд агаарын хүчний зэргүүдийг илүү өндөрт нисэх боломжтой болгохын тулд туршилт хийж байгаа. Гэхдээ шидийн чулуу болон төхөөрөмж нь ягч бүрэн гүйцэд болоогүй учраас туршилт бүтлгүүтэж Таня золтой л амиа алдцсангүй. Энэ эрдэмтэн бол өөрийнхөө бүтээсэн зүйлийг хэвэн ажиллах ёстой. Таня л ашиглаж чадахгүй байна гэж гүрийгээд байгаа бол Танягийн хувьд саяны эрдэмтэн хэрэгцээгүй хог зохион бүтээчээд зөрүүдлээд байна л гэж бодоод байгаа. Гэтэл яг тэр оройн шин тушаал гарсан бөгөөд өнөөх шин төхөөрөмжийн туршилтыг цуцалж санхүүжилтийг зогсоосон. Одоо тэгэхээр Таня Төв хот руугаа буцаж амар тайван амьдрах нь дээ гэж бодтол гинтхэн цаг хугацаа зогсоод өнөөх X оршихуйчин гараад ирт юм да. Энэ удаа Танягийн өрөөнд байсан цөмөөхөн бид орж манай үнтэй ярилцах ба одоо болтол над шиг агуу орших үед итгэхгүй л байна. Энэ цаг үед би хүмүүсийн өмнө гарч ирэх төдий л намайг бурхан гэж шүтээд гайхамшиг тохиолоо гэж ярьдаг юм да. Гэхдээ Таня гайхамшиг гэж байдгүй. Хүмүүс зүгээр л тооцоолоогүй зүйл тохиолдохыг гайхамшиг гэж үздэг юм. Товчхондоо бол гайхамшиг гэдэг чинь маш том буруу ойлголтыг хэлдэг юм ээ гэж хэлээд бурхныхаа өдөөс дахиад цорцор хийсэн байт юм да. Тэгээд маргааш өглөөн сэртэл шөнө эвдэлсэн цөмөөхөнд бүтэн байж зүгд байсан бах та гэд гайхаад тартал доор нэг захиа үлдээчих. Захиа нь бол бурхан үүнийг хүсэж байна гэх утгатай байна. Энэ үед яагаад ч юм зогсоосон байх ёстой туршилтыг дахин нэг удаа хийхээр болсон ба өнөөх эрдэмтэн чинь бүр догтлцсон. Энэ удаа заавал бүтэх ёстой. Бүтлгүүтэд байсан шалтгаан нь маш жижигхэн зүйл байсан байна лээ. Одоо бол өстой яг ажилланаа. Урд хүн над дээр бурхан өөрийн биеэр хурж ирсэн. Тиймээс бид хоёр хамтдаа бурхан залбирах юм бол энэ туршилт амжилттай болно гэж авд юм да. Ямар юмных нь амжилттай туршилт байх вэ? Өнөөх шин чулуу нь юу юуг дэлбэрэх гээд байдаг. Ядж яхад Таня шидийн хүчээрээ өөрийнхөө биеийг хамгаалах гэсэн чинь ерөөсөө болтго. Энэ үед цаг хугацаа дахин нэг удаа зогсоод мань X оршихуй гарч ирээд Танягийн шидийн чулууг төгжээ хийсэн заяа. Одооноос эхлээд шидийн хүчээ ашиглахыг хүсвэл заавал бурхан залбирах ёстой гэж авдیں۔ Мэдээж амьд үлдэхин тулд хичнээн дургүй байсан ч залбирхаас өөр яалттай билээ дээ. Тэгсэн чинь харин өнөөх чулуунд хоримтлагдсан энерги болон Танягийн шидийн хүч хоёр яг сайхан холилдоод өнөөх төхөөрөмж нь эцэст нь нэг юм ажиллаж явах шиг байна да. Гэхдээ энэ шидийн чулууг Таня л ашиглаж чадах учраас түүнийг дайны голомт руу яг тэргүүн шугам руу илгээсэн заяа. Одоо тэгээд байлдахгүй гэдээ явахт. Энэ үед Төв хотод томчууд хуралдах зуур энэ нүдний шилтэй залуу илтгэл тавих бөгөөд Танягийн ур чадвар хэдийн өндөрч гэлээ түүний ааш зам бол хэрэг сэтэрсэн. Тиймээс Таня шиг хүн тэргүүн шугамд цэргүүдийг ахалж байлдах нь маш эрсдэлтэй гэхэд бус нь бол харин хэдийн шийдвэрээ гаргасан гэд нээх тоосонгүй. Харин нөгөө талд манай Таня өөрийн туслах Викториаг тэргүүн шугамнаас холдуулж офицерийн сургуульд явуулахар болсон тухай хэлдэг. Мэдээж манай Таня ч бас Төв хот руу буцаж тэндээ их сургуульд орохоор болсон. Арай гэж нэг юм тэргүүн шугамнаас холдож аюулгүй газар руу явж байгаадаа бөөм баяр. Галт тэргэнд явж байхдаа манай өн X оршихуйч өстой шалахгүй амтай юм дөө чаавас. Хичнээн хичээсэн ч намайг яаж чадахгүй л байгаа зү гэж бодсон шигэ явж явах бөгөөд Төв хотод өөрийн ямар нэг муу мэдээ хүлээж байгаа гэдгийг даанч мэдэхгүй л энэ да. Ингээд ямартай ч Төв хотод очиод сургуультаа орлоо. Дайны талбараас одон медальтай буцаж ирсэн болоод ч тэрөө хүмүүс манай үнийг жоох хөөхд гэж үл тоож чадахгүй бүгд бүхэлцээл. Жинхэнэ хөсөө хүлээсэн аюулгүй амьдрал гэж энэ баг. Хэдийгээр энд айх аюул багтаач гэлээ манай хүн бууга үргэлж бэлэн байдалд байлгадаг. Ягаад тэгэхээр X оршихуйг хизээ хаана гарч ирж ямар гай тарихыг мэдэхгүй болохоор бие хамгаалахын тулд тэгж яахгүй юу? Бас манай хүн чи хичээнгүй цэргийн дүр үзүүлж номын санд их суудаг байсан нь ач тусаа өгөөд нэлээд том цолтой хүнтэй хамт ярилцах боломж гарч ирлээ. Тэгээд Таниагаас энэ дайн яг хаашаа чиглээд байна? Ер нь яг юу болоод байгаа тухай өөрийнх нь бодлыг асуудаг. Мэдээж асуусан зүйлд нь ухаалаг хариулт өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тиймээс энэ дайн бол ерөнхийдөө дэлхийд дахныг хамарсан маш том тулаан. Энэ тулаанд манай улс ойр орчмын улсуудыг эзэлж авах бүрэн боломжтой бөгөөд эцэст нь Европ төвдөө үнэмлэхүй ялалт байгуулж чадах хэдий ч бусад том гүрнүүд тэр үед манайхантай холбоотон болох уу эсвэл хоорондоо нийлж манайхтай дайдах уу гэдгийг хэлж мэдэхгүй байна л гэнэ. Бас дээрээс нь дайнд ялахын тулд шидэтнүүдээс бүрдсэн бүхэл бүтэн батальон хэрэгтэй гэж хэлсэн нь энэ нөхрийн сонирхлыг их л татсан бололтой. Удалгүй армийн удирдагчид хурал хийх зуур саяны дарга Танягийн хэлсэн санааг бодитоор хэрэгжүүлэх тухай ярьж байгаа нь тэр. Мэдээж жоохон хөвгтөөс гарсан санаа болохоор томчууд баг зэрэг эргэлдсэн хэдий ч энэ дарга маань Таняд итгэж болно гэд албан ёсны тушаал гаргадаглаа. Үүний дараа шин тушаалыг харсан манай нүдний шилд Таня шиг хэрцгий хүний бодож олсон санааг хэрэгжүүлэхэд дэндүү эрсдэлтэй гэд боож хүлээ.
Энэ маань хөөрхий Таняг цэргүүдтэй ямар амар хатуу ширүү харьцдгийг өөрийнхөө нүдээр харж исэн болохоор нэг л итгэж өгөхгүй байх шиг байгаа. За тэгээд нэх худалгүй өнөөх дарга маань Таняг оройн зоогийн дурайл. Юу болоод хоол ундаар дайлаад унаа гэсэн чинь Таняг нөгөө шинээр байгуулагдж байгаа агаарын хүчний удирдагчаар томилохоор болсон байдیں۔ Манай хүн чинь зүгээр дарагдаа таалагдах гэж санаандгүй шахуу хэлсэн имийг арайч бас жинхнээсээ хэрэгжүүлж нэ гэж төсөөлсөн ч хүү. Яж яхад бүтэн батлын удирдна гэдэг бол тэрүүн шугамд байл таас ч хэцүү. Хариуцлага өндөр, алдаа гаргавал шийтгэлч бас хүнд боо. Эстоник баларсан юм боллоо доо. Ядаж шидэднүүдийг илсүүлэх сонгож шалгаруултыг чадхаараа удаашруулж цаг хожоо доо. Ухаанын бодоод байжсэн чинь хаалга тогшоод өнөөх хуучин туслах нь хүрээд ирдیں۔ Ахиал Танягийн дор ажиллах тушаалаа аваад ирсэн гинэ. Уг нь Таня ганцаараа байгаагаа далимдуулаад бичиг цаасны ажлыг нилээн зууруулъя гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь харин Виктория зүгээр ирсэн даруйдаа л гялцуулаа хичээгээд ах юм. Тэгээд нэх хөдөлгөө бичиг цаасны ажилч дуусч сонгон шалгаруулалт эхэлсэн байдаг. Гэхдээ Таня шалгалтаа нилээн чанга аваад байгаа болохоор баргийн хүмүүс тэнцэж чадахгүй. Өнөөх батальоны цэргүүд нь бүрд хүртэл хаач байсан. Тиймээс энэ янзаараа байгаа дэвэл тэнц хүн олдохгүй нэ. Тэгэхээр бүгдийн эхнээс нь сайн сургаж агаад илсүүлэхээр болсон. Та нар Таняг яагаад чөтгөр гэж очилтгийг мэдхүү? Цаадах чинь сургаж байгаа цэргүүдийнхээ дээрээс нь бууны сумыг бороо шиг л асгаад заяа. Тэгээд ийм нөхцөл байдалд 36 цаг тесч үлдэх ёстой гэвэл яах вэ? Ер нь бол өөрөөсөө бусад хүмүүсийн амийг юмн чинээ тоодгүй байхгүй юу? Хөөрхий цэргүүд нь арай л гэж амьд үлдчих чадсан ч дараагийн даалгавар бол 48 цагийн дотор заасан газар руу очих ёстой. Гэхдээ ямар ч шид ашиглахгүйгээр тулааны талбар дундуур нуугдаж явах ёстой гэсэн үг. Мэдээж цэргүүд нь ядарч туйлдаад ядж хахад цасан нуран горж ирээд золтой л өгцөнгөө. Энэ үед хэдий хэрцгийч гэлээ манай Таня цасанд дарагдсан цэргүүдээ гаргаж ирэхийг хараад нөгөөдөл нь жоохон зөөлрөөд байна уу юу? Хэдийгээр хэцүү бэлтгэл хийлгэж байгаа ч гэсэн өөрсдийнх нь төлөө гэдгийг ухаарсан цэргүүд нь энэ өдрөөс эхэлж Танягийн үгэнд маш сайн ордог болж 1 сарын хүнд бэлтгэлийг таавж гарсан байдгийг. Уг нь бол манай хүн бүгдээрээ шантраад яваад өгөх хаа гэж бодож исэн чи юу вэ? Шал эсэргээрээ болчт юм да. Маргааш нь өнөөх нүдний шилт чинь Танятай уулзах гээд хүрээд ирч. Тэгээд төв ста бас агаарын хүчний цэргүүдийг бэлэн болсон гэж үзээд нэн даруй тулааны талбар руу илгээх болжээ. Уг нь Таня манай цэргүүд бэлэн болоогүй гэсэн ч төвөөс гаргасан тушаал болохоор яалтай билээ дээ. Ингээд манайхан тулааны талбарт очиод удалгүй анхныхаа даалгаврыг авдаг. Дайсны цэргүүд хилд авсан тухай мэдээ ирсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь бүгд явган цэргүүд. Агаарын хүчин байхгүй гэдгийг сонсчоод Таня бүр гайхаад арайч дайснуудыг ийм тэнэг гэж бодсонгүй гэд цэргүүдэд дагуулад явлаа да. Тэнд очиод харсан чинь нэрэл бүгд явган цэргүүд байх ба агаараас дайрч байгаа манайханд бол тоглоом шиг л санагдах нь аргагүй үз. Өдөржин тасралтгүй гал нээсний эцэст манайхан дайснуудын удирдагчийг барьж аваад зэвсгээ агуулах энэ төргээд бүгдийн сайхан тононгуудаа шууд дайсны нээслэл рүү явсан байдгийг. Тэнд очиод хартал яалтчгүй л өөрсдөөс нь хөгжил буураа орон байх бөгөөд энэ хотыг манайхан тэр дор нь эзэлж чадах хэдий ч юу юугүй гал нээнэ гэж бол байхгүй. Дайны тухай хууль гэж бас байгаа штэ. Тэрний дагуу бол эхлээд мэдэгдэл хийгээд дараа нь анхааруулга өгөх хэмжээний гал нээж ард иргэдэд зүхтах боломж өгөх ёстой. Ингээд манайхан нээслэл хотод байгаа ганц 2 үйлдвэрийг дэлбэлж хаяад ухарсан байдаг. Танягийн удирдлага дор ямар үр дүнтэй ажиллаж байгааг төв штабынхан мэдмэгцээ манайхныг дараагийн даалгаварт шууд явуулахар болно да. Энэ удаад хойд зүгт очиж бас нэг хөрш улстай байлдах ёстой болсон. Гэхдээ тэдний улс бол нөгөө хөршөө бодвол арай илүү хүчрэхэг. Бас дээрэс нь өөр улс орнуудаас нэмэлт хүч авсан учраас тийм ч амархан буулгаад авчихгүй л ах. Ер нь бол хэцүү тулаанд орно гэдгээ Таня мэдчихсэн. Бас шидэднүүдээс бүрдсэн шинэ агаарын хүчний батальон хэрхэн тулалдахыг зөвхөн дайснууд нь биш. Дэлхийд тэр аяараа ажиллаж байгаа болохоор энэ тулаанд заавал үнэмлэх үед цэвэр ялалт байгуулж сүр хүчээ харуулахын тулд улсаас нэмэлт хүч авахаас татгалцсан байна. Мэдээж Танягийн хувьд энэ бүх зүйл нэр хүндээ өсгөх сайхан боломж учраас зүгээр өнгөрөөнө гэж юу аах вэ? Энгийн шидэднүүдээс хамаагүй өндөрт нэстэг онгоцнууд руу ганцаараа явж чаад ямар зөвүүн гар вэ гэдгээ үзүүлэндээ. Нөгөөдөл нь бүр шокноосоо гарч амжилхүүд зарим нэг нь тэнгэртэй, зарим нь гэртээ харьсан байт юм да. Уг нь Таня нэг нь амьд үлдсэн байж юуны магад гээд байцаалт авах санаатай очсон чинь аль хэдийн нас орчиж. Гэтэл энэ үед гинтхэн X оршихуу гарч ирээд манай хүнд тэр даруй хэд хэдэн удаа буудсан боловч үхэн гэж юу аах вэ? Тэгээд хамгийн гол нь Таняд одооноос зөвхөн чамааг ангуучлахтай эхэлснийг албан ёсоор мэдэгдэе гэж хэлээд яваад өглөө. Ийм юм сонссон манай хүн дайснуудаа аль болох хурдан устгахад төлөрч тагнуулуулан холбоотнуудын оргонох байрыг хамгийн түрүүнд устгаж эхэлдэг. Оройн манай хүн умардын армийн удирдагчтай уулзах зураа бусад улсууд хүчээ нэгтгэж эхэлсэн тухай сонсох бөгөөд X оршихугийн яриад байсан Таняг ангуучлах дайн гэдг нь зөвхөн Таняг биш эдний улсыг бусад улс орнууд нь нээлж агаад пойлдно гэдгийг л хэлээд байсан юм байна. Гэсэн ч Таня бууж өгнө гэж байхгүй. Өөрт нь садаа болсон хэн бүхэнд шангийн үртэй нээл гэж байна. Маргааш нарийн бусад томчуудтай хурал хийсэн боловч зарим нэг нөхдүүд нь усан толгойтой юм уу хайшин.
Өөрсдийнхөө нөөцийг ямар баг гэдгээ мэдэхгүй ээжиж бүх хүчээрээ шууд дайрн энтергээд балаа юм яриад манай таан яг уурлуулаа ичлөө. Гэсэн ч манай хүн баг цолтой учраас олон юм ярьж чадлаггүй зүгээр л гараа явчихна. Тэгээд удалгүй умардын нэг дарга болон нүдний шилт энэ гурав энүүхэндээ жижигхэн хурал хийгээд авна. Мань дарга Таниагаас одоогийн нөөц бололцоо цэргийн хүчинд тулгуурлаад хамгийн зөв шийдвэр юу ээж болох вэ гэж асуухад манай хүнч дайсны төсөөлөгөө газраас гинтийн цохилт өгөх нь хамгийн өөр ашигтай байна гэж хэлсэн нь даргыг бүр гайхшруулчтэй. Яагаад тэгэхээр армийн удирдагчид болон томчууд нь яг ийм гинтийн дайралт хийхээр төлөвлөж исэн байна. Тиймээс Таниаг ч бас ийм зөв шийдэл олж чадсныг өндрөөр үнэлээд эдний батальоныг ч бас тэрхүү дайралтанд хамт оруулахар болдог. За тэр дайралт хийх газар нь штэ хөрш улсын нутаг дэвсгэр дээр байгаа хамгийн чанга хатуу хамгаалалттай жижиг арал гинэ. Бүх талаасаа их буугаар хүрээлэгдсэн болохоор ер нь тийшээ дайралт ирнэ гэж хэний санаанд буухгүй л те. Гэхдээ л манайхан бол дайрна гэж байгаа юм чаа. Таня бол өөртөө болон цэргүүддээ маш их итгэж байгаа учраас ямар ч эргэлзээгүй дайралтаа эхлүүлсэн. Мэдээж өөрсдийнхөө давуу тал болох хурдаа ашиглаж хамгийн түрүүнд их буунуудыг оних нь ойлгомжтой. Энэ үед дайсны талаас ч мөн адил агаарын хүчнийхэн ирэх бөгөөд манайхан хоёр хуваагдаж нэг нь их буунуудыг нөгөө хэсэг нь дайснуудыг аргалахаар болдог. Энэ тулаанд манайхан илт илүүрхсэн ба нэг ч хүнээ алдалхгүйгээр дайсны шидэтнүүдийг болон их буунуудыг амжилттай устгах чадсан. Ингээд арлын ойр орчим нэг ч хамгаалтын их буу байхгүй болсноор манай талын усан онгоцнууд ойртож ирээд жинхэнэ бөмбөгдөж өгд юм байгаа зү. Хөөхий дайсны талаас ганцхан шидэттэй үлдчихжээ. Тэрээр урд нь Танятай нэг удаа тулдчихсэн ба тухайн үед арай гэж ам гарч иж. Тиймээс энэ удаа заавал энэ чөтгөрийг зөөл дуусгаж их орноо хамгаалнаа гэд азаа үдсэн боловч амжилт олж чадлаггүй өөрөө талигч болсон байдгийг. Дайсны газар нутагт амжилттай нэвтрээд төмөр замын амжилттай болоож авч чадсан болохоор Таня дахин нэг удаа маш том гавьяа байгуулсан л гэсэн үг. Ингэснээр манай талынхан хоол хүнс болон зэр зэвсгийн хангамжаа галт тэргээр шууд дайсны нутаг дэвсгэрт байгаа цэргүүд рүүгээ илгээж чадхаар болсон. Ер нь бол ялалтын төлхөөр гартаа хатгаснаас өөрцөх байхгүй юу? Арай гэж нэг гавьяа байгуулад хойд хөршөө буулгаад авцсан. Одоо өстө амарх бах таа гэж бодсон манайхныг дахиад өөр бүс нутагт дайны голомт руу илгээсэн байт юм да. Эдний улс нэр ганц сайн батальонтой болж аваад тэрийг жинхэнэ илжиг шиг ажиллуулж байна. Бас болоогүй заяа. Манайхны эзлээд авсан байсан өөр нэг хотод тухайн улсын ард иргэдэнд цэрэг цагдаатайгаа нийлээд бослог гаргаад Танягийн батальоныг тийшээ илгээхээр болсон. Гэхдээ хамгийн амар нь штэ. Тэр хотод дайсны цэргүүдээс гадна энгийн иргэд ч бас байгаа. За тэднэрт нэг удаа бууж өгөх боломжийг олгоод хэрвээ бууж өгөхгүй бол бүгдийн газрын хөрснөөс арчиж хаях тушаал дээрээс буулгасан байна. Манайхны зарим цэргүүд нь ийм хэрцгий зүйл хийж байгаадаа бүр эргэлзэх нь аргагүй биз. Гисэн идэж дайн бол дайн, тушаал бол тушаал. Цэрэг хүн тушаалд авахгүй бол хинч биш шүү дээ. Ямар ч тач манайхан дайсны цэргүүдийг шахалтанд оруулж зорилгоо биелүүлж болж чадсан. Одоо бол хилцээр хийж барьцаанд байгаа өөрсдийнхөө хүмүүсийг буцааж авах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө талаас манай нэг барьцааны үнийг нүдэн дээр нь буудаж алд юм да. Тиймээс хилцээрийг цуцалж дайсны ард иргэдийг цэргүүдтэй хамт их буугаар галалж устгахаасаар аргагүй болдог. Дайн гэдэг хүсээд байх зүйл биш ээ гэдгийг яг энэ дүр зургаас тодорхой харж болохоор байгааз. Хэдийгээр хэрцгийч гэлээ энгийн иргэдийн ч бас зүгээр явуулж болохгүй. Хэрвээ тэгвэл тэр дундаас дараагийн зэвсэг барих цэргүүд нь гарч ирэх учраас тэр шүү дээ. Мөн дайснаа зүйл дуусгахгүй орхон ч бас эрсдэлтэй. Өнөөх гинтийн дайралтын үеэр Таняд ялагддаг нөхөрчин үхээгүй ээж. За үхээгүй ч юм уу эсвэл X орших уу энэ залууг одоо өхүүлээгүй ч юм уу бөө мэд. Ямар тач амьд мэд байгаагаас гадна Таняг л олж устгах цор ганц зорилготой болжээ. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Таня Төв хотыг зорих галт тэргэнд явж байхдаа нэгэн хуучны танилтайгаа таардаг. Урд нь Таня энэ залууд гэр бүлээ одоод ажлаа сольсон дээр шүү гэж зөвлөхөө өгсний ачаар одоо аюул багтай ажил хийдэг болсон. Тиймдээ ч манай хүнд баярлж явдаг болохоор хариу болгож одоохондоо хүмүүс зарлааг байгаа нэгэн нууц төлөвлөгөөг ярьж өгдөг. Тэр нь юу вэ гэхээр эдний улс дайн ихснээс хойш одоо болтол тасралтгүй гал нээж байгаа нэгэн дайны идэвхтэй бүс байдаг. Тэр бүсээс өөрсдийн цэргүүдээ ухрааж агаад дайсны гол хүчийг давшаад ороод ирмэгц бүсэлж аваад нэг мөсөн арчиж хаяхан гин. Ер нь бол асар их хэмжээний алын хадлага явагдана л гэсэн үг. Гэхдээ тэрнээс өмнө дайсны төв штаб руу гинтийн дайралт хийх ёстой болдог. Тэр дайралтыг мэдээж Танягийн цэргүүд хийнэ. Тэгээд бүр өнөөх галзуу эрдэмтэн чинь пуужин зохион бүтээсэн заяа. Гэвч энэ пуужинд автомат удирдлага гэж юм байхгүй. Бас дээрэс нь устгах зориултгүй зүгээр л маш хурдтай нисч дайсны нутаг дэвсгэрлүү мэддэхгүй нэвтэрч орох зориулттай байхгүй юу? Хөөхий Таня нэр арын шугамд аюулгүй үлдэх зорилготой байсан хүн чинь ингээд хамгийн аюултай даалгавар аваад явж байгаа ч гэжтэй. Одоо тэгээд хийхгүйгээд яах вүлээ? Нэгэнт л X оршихуйтай дайн зарлснаас хойш эцсээ үрдэл амьд үлдэхин төлөө тэмцэх ёстой юм чинь. Ямар тач манайхан дайсны нутагт амжилттай нэвтэрч ороодглоо. Одоо бол улс орных нь ирээдүй зөвхөн манай эдийн гарт байгаа гэд хэлчихэд ер нь нэг хэлсдэхгүй баг.
Тиймээс аль болох цэвэрхэн бөгөөд чимээгүй явсаар агаад харилцаа холбооны төвийг устгаж хаях ёстой. Энэ хооронд Төв хотод манайхныг цэргүүдээ ухраах сургаар томоохон үйлдвэрийн эзэд эсэргүүцэл үзүүлээд бөө юм болж байна. Хэдий тактик байлаа гэд дайснуудыг нутаг дэвсгэрлүүгээ оруулах нь бас эрсдэлтэй штэ. Энэ хүмүүсийн үйлдвэрийг бөмбөгтэй ажил яах юм? За бүр байг гэхэд буцааж авч чадахгүй болчвол бас яах юм? Тэгэхээр эднэрээ ууралж байгаа бас зөв л дөө. Гэхдээ эрсдэл гаргахгүйгээр амжилтанд хүрнэ гэж юу ах вэ? Аз олж манай Танягийн багийнхан дайсны харилцаа холбооны төвийг олж устгаж чадсан бөгөөд энэ тухай мэдээ Төв хотод ирж удирдагчид итгэл төгс дараагийн төлөвлөгөөг шууд эхлүүлсэн байдаг. Тэр төлөвлөгөө нь нэлээд эртнээс бэлдсэн зүйл байсан бөгөөд газар доогуур маш урт хонглоод ухаж дайсны хамгаалтын шугам руу ойртоод доороос нь их хэмжээний тесрэлтээр цохилдогч ямар ч хамгаалтгүй болонгууд нь ардаас нь цэргүүдээ оруулсан баг. Гинтийн дайралт боллоо гэд нэмэлт түвч дуудах гэсэн боловч холбоо барих ямар ч боломжгүй болсон гэдгээ даанч мэдэхгүй л дээ хөрхий. Ер нь дайнд хамгийн чухал зүйл бол танк эсвэл бөмбөгдөгч онгоцнууд биш. Харин хурдан шуурхай харилцаа холбоо шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө давшиж орж байгаа дайсны цэргүүд ардаа юу болсныг мэдэхгүй явсаар агаад нэг мэдэхэд бүсэлтэнд орж тэр чигтээ ялагдал хүлээнэ гэсэн үг. Бүх ажил сайхан бүтээд ялалтын дуу ойртлоо доо гэд бүгд л санаа амарч явах яг энэ үед станцаар олон тооны шидтнүүд хил тавлаа гэх мэдээ ирхэн тэр. Манайхантай нэлээд ойрхон байгааг сонсоод очиж устганаа гэж хэлж амжаагүй байтал гинтийн дайралт орж ирээд манайхнаас нэг нь чад. Гэтэл өнөөх амьд үлдсэн нөхөр чинь баахан гадаадын нэмэлт хүч дагуулад ирсэн байт юм да. Хүний тоогоор манайхан цөөхөлж гисэн ур чадварын хувьд бол хамаагүй илүү гэдгээ дахин нэг удаа харуулж нөхдүүдийг хашрааж өгнө. Гэтэл өнөөх ганц нүдчээ харин тусгай буусам аваад ирсэн жоохон лай болох шинжтэй. Энэ залуу бол үхээд сэгснээс хойш X оршихугаас онцгой чадвар авсан уу яасан. Хамаагүй чадварлаг болчиход байгаа юм да. Уг нь Таня барьж аваад зүйл дуусгах гэсэн чинь гарнаас нь зуурчаад өөртөөгөө хамт дэлбэлхнэ. Азар Виктория ойрхон байж таарад манай Таня арай л гэж амгарлаа ш. Тэгээд өнөөхөө чи ёстой шүүрэн шанаг болтол нь шүршээд өгсөн ч үхэхээс өмнө бас өөрийгөө дэлбэлээд манай Таня ч өнөөдөр 2 чудаа үхээд сэхлээдээ. За ямар тааж нэмэлт хүч ирээд дайсны үлдэгдлүүд зүхтаасан бол манай талаас шарахтаа далаараа унсан цэргүүдээ 9 минут гаргаад ирсэн. Одоо ингээд дайн дуусах нь цаг хугацааны л асуудал болж ах шиг байна. Дайсны талаас нийслэл хотоо ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр зүгээр л хаяад зүхтцсэн. Манай цэргүүд бүр айл хэдийн амралтаа аваад далайн хэрэг дээр жаргаж идэм байгаа зү. Гэхдээ дайн дуусж байгаа бол аль нэг тал нь бууж өгөх юм уу эсвэл инхийн гэрээ байгуулдаг штэ. Тим юм ерөөсөө сонсогдохгүй байгаа нь Таняд хачин санагтаад. Тэгээд дайсны усан цэргүүд хаашаа ухарсныг асуугаад газрын зургаас хартал нэг л биш болоо явчлаа шүү. Үнэхээр л нөгөөдөл нь ухарсан нэрийдлэр цэргийн үжээ цуглуулад зэр зэвсгээ бэлдэж яхан тэрдээ. Бодвол ялалтын баяраа тэмдэглэж байгаа хооронд нь хариу дайралт хийх гэж байгаа юм билгүй. Энийг гадарсан Таня цэргүүдийн хамтаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн чинь дарга нь зөвшөөрдөггүй. Дайн дуусчаад хахад дахиад гал нээж инхийн хилцээр цаад болох хэрэггүй гэнэ. Гэсэн ч Таня зөрүүдлээд улс орныхоо төлөө гих шалтгаанаар яг явах гэжсэн чинь Төв ишта бас дайн дууссан. Инхийн гэрээ хийхээр болсон гих тушаал ирлээ. Манай хүн бүр боож өгөхөөс наагуурлах шиг байна. Аргагүй штэ хөрхий. Дайсны цэргийн хүчийг тэр чигт нь устгаад дайныг бүр нэг мөсөн дуусгах сайхан боломжоо алдчихж байгаа юм чи аргагүй. Үүний дараа Таня үнэхээр дуугаа ойж чадалгүй Төв штаб руу хурч ирээд уураа гаргах нь дээ. Даанч нөгөө томчууд нь бүгдээрээ ялалтын баяр тэмдэглээд юун хүнтэй уулзах мантай. Харин нөгөө нүдний шилт маань завтай байж таарад энэ хоёр хэсгээ ярилцж суухаар болно. Энэ үед л Таня яг яагаад уурлаад байгаагаа тайлбарлаж өгдөг. Хэдийгээр манайхан дайнд ялаад дайснууд нь бууж өгч инхийн гэрээ хийхээр болсон ч гэлээ дайсны үлдэгдэл цэргүүд нь зүгээр суух баталгаа байхгүй штэ. Хүн гэдэг эцсийн эцэст сэтгэл хөдлөлтөө ялагддаг амт учраас улс эх орноо алдсан хүмүүс зүгээр суухгүй штэ гэдгийг л энэ маань хүмүүст ойлгуулах гээд байгаа. Гэтэл энэ үед Танягийн яриаг баталж байгаа юм шиг нөгөө зүхтаалгаж явуулсан дайсны цэргүүд нь эргүүлээд сөрөг дайралт хийж ийн гэж шүү. Тэгээд зогсохгүй өөрсдөө тусдаа бие даасан улс байгуулад энэ тэндээс цэргийн хүчийг нэмэгдүүлж байгааг нь. Энэ мэдээ зүгээр манайхны уусан архийг гарт л авч байгаа юм чи. Тэгээд яахвт алдаа гаргасан чинь хариуцлага үүрж байгаа нь ингээд дахиад манай Танягийн багийнхныг тэргүүн шугам руу явуулна үсттэй. Угаасаа Таня ч гэсэн ийм новшин нөхцөл байдлыг үүсгэж байгаа X оршихуйд маш их уурн хүрж байгаа болохоор энэ удаа заавал бүгдийн зүйл дуусгаад нэг мөсөн амарнаа гэж шийдсэн байгаа. Одоо тэгээд энэ урт удаан үргэлжилсэн дайн хэрхэн яаж дуусахыг бүгдээрээ дараагийн сесн хизээ гарч дуусна тэр үед нь л олж мэдхэндээ тийм ээ. Хэрвээ та нар хүсвэл бүх анги нь гарч дууссаны дараа recap хийж болно шүү заа юу. Тиймээс part 2 гэж комент өчээд лайка дараад өгөөрэй. Тэгээд дараагийн бичлэг хизээ орно. Тэр болтол түр баяртай.